Тэгвэл авто зам засвар арчилтын 20 аж ахуйн нэгжийн 900 орчим ажилтан цалингаа авалгүй 2 дахь сарынхаа нүрийг үүсгэж байна. Иймээс ажилтнууд энэ салбараас гарч компаниуд ажиллах хүчний хомсдолд ороход хүрсэн байна. Улмаар тэд эрх даваа гарагт зам тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж шийдэлд хүрэхгүй бол ажил хайхаа мэдэгдлээ. Улсын хэмжээнд авто замын засвар арчилтын 20 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэд 20-50 ажилтнтай бөгөөд 80-аас 300 км орчим замын урсгал засварыг хариуцдаг. Эдгээр компани 12 нь ашиггүй ажиллаж байсан учраас өнгөрсөн 2023 онд компаниудыг нэгтгэж төрийн өмчит компани болгох шийдвэр гарсан. Гэвч энэ шийдвэр хэрэгжилгүй явсаар ажилтнууд 3 сар ажил хаясны эцэст 2024 оны 4-р сард авто замын засвар арчилтын нэгтгэл төрийн өмчит хувьцаат компанийг байгуулсан байдаг. Мөн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 11-р сараас 2025 оны 6-р сар хүртэл 8 сар төлөөгүй байна. Түүнчлэн 2026 он гарснаас хойш нэг л удаа цалин тавьж, үүнээс хойш ажилтнууд цалингаа аваагүй. Улмаар зам тээвэр болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг хариуцдаг Эрчис Монгол компани татан буугдсанаар авто замын компаниуд зам тээврийн хөгжлийн яамд хариалагдах болжээ. Гэсэн ч одоо хэрэн бүтцэн тодорхойгүй байгаа юм а. 2 сарын үлдэл цалин 3 сар одоо ингээд 2 сар орчмын цалин одоо ингээд байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар санхүүжилт байхгүй учраас нөгөө компаниуд нүүл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Яг нэг замын арчилгаагаа бүгдийг нэг гараад явуулж чадахгүй. Хүндрэлтэй байгаа байхгүй. Ажилтны тогсон байдалтай байгаа та. Гуравдугаарт цалин хөлс байхгүй, үйл ажиллагааны явахгүй тоглолцоодод хүмүүсийн сэтгүүл зүйд нөлөөлөд цөөхөн ажиллаж ирсэн нөгөө үдэ хүмүүс юм байна. Бага цалинтай ч гэсэн ажиллаж ирсэн, сэтгэлээр ажиллаж ирсэн олон замчууд маань ажилласаа гарч байна. Ялангуяа залуучууд ажилласаа гарч байна. Тухайлбал Төв аймгийн авто зам засвар арчилтын компани 28 ажилтнтай. Ажилтнууд нийгмийн даатгал татварын өрөнд орж, банкны найдваргүй зээлдэгч болж нөхцөл байдал хүндэрч эхнээсээ ажлаас гарах болсон байна. Одоо манайх гэхэд нэгтгэлээс хийж ажиллахаа 2 тэрбум гаруй төгрөгийг авч чадаагүй. Авлагатай. Ямар шийдвэр гаргах нь ажилчид бол ерөөсөө ажил хийх бэлэн. Энд салбараас гарахд бэлэн. Одоо болохгүй бол гар юу? Одоо бид нар ч одоо үр ширэндээ баригдаад одоо уцтаад банкнаас ч уцтсан шүү дээ. Одоо бүр гэр мөртөнд ирж гэн, ажил дээр ирж гэн. Танаа тэр хүн чи одоо зээлээ төлөхгүй байна гэд ирж шүү дээ. Тэгэхээр чи энэ улсад яаж 50 ажиллаа хийх юм бэ? Авто замчдын үйлдвэрчний үеийн холбооноос холбогдох байгууллагуудад удаа дараа ханддагч хариу өгдөггүй байна. Бид зам тээврийн хөгжлийн яамнаас үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор мэдээлэл авахыг хүсгэд сангийн яам дээр шийдэгдээгүй олон асуудал байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл орон нутгийн замын засвар арчилт хариуцах эзэмгүй болж осол аваар гарах эрсдэл үүсэж байна.